За сабасан та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon hack жилийн ээлж дугаараар за энэ пострыг яаж хийснийг үзүүлье. За энэ постэр эффект маань тийм ээ энэ зурагныхын цаагуур одоо ингээд тийм хөдөлгөөн текстүүд ингэж хөдөлж байгаа юм эффект байгаа. За тэгээ зарим нь бол нааталтай, дээдлийнх нь бол ардуур нь гэж гүйсэн байт тийм ээ. За энэ маань болохоор энэ Nuri Shop гэдэг Солонгосоос одоо витамин янз бүрийн нэмэлт хичээл оруулж ирдэг юм дэлгүүр байгаа. За тэгээ энэ вебсайтын юун дээр хийсэн байгаа энэ Canon дээр хийсэн байгаа. Dynamite Canon site гэдэг Nuri Shop гэдэг тийм ээ. За тэгээ энэ дээр болохоор ингээд янз янзын бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ энэний нэг нь болохоор энэ D3 дээр нэг хүн K2 гэдэг энэ витамин байгаа тийм ээ. Зүрх сутандсан дуудаг. За ер нь бол ясны бат бөх байдал дархлаа ингээд зүрх ингэж дэмждэг юм витамин байгаа. За энийг бол ийм холимог одоо юм витамин байгаа. За энэ витамины энэ одоо пострыг тийм ээ одоо видео гэх юм уу аяг богино хэмжээний видео тийм ээ 5 секундын. За энийг яаж хийснийг үзүүлье. За тэгэхээр эхлээд бол бид нар юу яана. За би болохоор энийг нөө Gemini дээр болохоор энэ зургийг гаргуулад тавьсан байгаа. Энэ хоёр зураг өгөөд тийм ээ. За энэ охиныг бол энэ витаминыг барьж байгаа зураг зураад өгөөч гэдгсэн чинь ингээд зураад өгчлөө. За тэгээ энийг би хан чи ингээд апплод хийсэн байгаа. За тэгээ энийг ингэж оруулж ирээд тэгээд яг нэг ингээд юу яачин duplicate-ийг 2 болгох чинь. За тэг эхнийх нь болохоор ингээд юуг нь арилгаад background-ыг арилгаад ингээд тавьчихсан. За. За тэгээд бид нөгөө текст оруулна. За тэг энэ дээр бас текст эндээс авчих тийм ээ. Энэ D3 нэг амьдралын чухал 2 витамины хослолтой зөөлөн капсул гэсэн энэ одоо юуг юм тийм ээ. Энэ дээр нэг оруулчих. За тэгээ нэг бид ингээд нэг шуман дээр ингэж оруулна. За тэгээ хав бид нар бас ингээд голыг бас олчиж болно яг ингэсгээд. За тэгээ нэг жоохон ингээд хөдлөгч тийм ээ. За тэгээ энийг бид нар юу яана эффект оруулаад ийм эффект оруулчих. За тэгээд энэ өнгө нь болохоор жоохон ягаан өнгө сонгоч юм. Цайвар ягаан өнгө. За тэгээ энэ дээр бид нар бас анимашн оруулна. За анимашн оруулахдаа дрифт гэдэг тийм ээ. Энийг ингээд одоо эдгээр нь ингээд ийшээ гүйж байгаа юм шиг тийм ээ. Ийм эффект оруулна. За тэгээ энийг бид нар энийг бид нар ингээд ховлаад энэ дээр болохоор бол жоох ийш нь ингээд оруулчихъя. За дахиж ховлаад ийш нь ингэж ягаад дахиж duplicate хийгээд ийш нь оруулаад ингээ оруулчих тийм ээ. За тэг яг энэ хоёрт эхнийх нь бол энэ эхний гурыг нь бол бүгдээр одоо ингээ баруун тишээ явж байгаа юм эффекттэй байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл бид энэ хоёр дахь нь болохоор нөгөө тишээ явж байгаа тийм эффект оруулчих. За тэгээ бас нөгөө энэ өнгийг ингээ хар болгоод за тэгээ текстийн цагаан болгочих. Тэгэх юм бол ингээд арай тийш яачин тийм ээ. За тэгээд эффект руугаа орж агаад бид нөгөө чиглэл анимашн руугаа орж байгаа чиглэлийн өөрчлөлт. За энэ эдгээр бүгдээр ийшээгээ явж штэ тийм ээ. Тэгвэл бид нар энэ харыг бол яхна нөгөө тийшээ явж байгаагаар ингээд тохируулчих болж байна. За энийг болохоор нөгөө жоохон тэрхийн нөгөө яцсан байна уу юу? За нэг юм хахад болж байна. За тэгээд за энэ гурыг бол яг энэ охины дэ цаагуур нь оруулахын тулд энэ position руугаа очино. За тэгээд энэ дээр нь яагаад тэгээд энэ эмгтэйг бол хамгийн дээр нь оруулчих. Тэгэх юм бүгдээ ард нь орчин тийм ээ. За энэ хамгийн доотлохыг болохоор яг нь биш ээ. Энэ биш байна. Энийг ордон оруулаад бусд нь бол яг нь ингэж ардуур нь явж байгаагаар ингэж оруулж болж байна тийм ээ. За тэгэхээр энэ иймэрхүү одоо тийм ээ одоо хүмүүсийн анхаарал татхуйц тийм ээ иймэрхүү пострыг бол иймэрхүү маягаар хийдэг байна тийм ээ. Тэгээ яг бид нар өмнө нь бас ярьжсэн нөө юун дээр Canon сайт дээр өөрийнхөө вебсайтыг хийдэг гэх тийм ээ. Тэгээ би энэ вебсайтыг хийсэн байгаа. Тэгтээ яг энэ нь болохоор янз бүрийн төлбөр тооцоо мас яг ерөнхийдөө брошюр маягаар л ажиллаж байгаа. Тэгээ яг энэ дэлгүүр нь өөрөө нөгөө нэг юун дотор байдаг их найд дотор байдаг учраас
та нар очиод үнийн мэдээлэл энэ төр авчиж болно. Эсвэл тэр утас нь байгаа. Утас нь бол энэ хамгийн доор нь байгаа. Тэгэхээр энэ чинс утасаар асуугаад үнийн мэдээллүүдийг бас авчиж болно. За шүү бас Facebook нэгаа. Тэгэхээр Facebook руу н очиод бас энэ мессенжерт нь бас холбогдоод юу ачиж болно шүү. Үнийн мэдээлэл энэ төрийг авчиж болно тийм ээ. За ингээд энэ бичлэгийг дуусгая. Баярлалаа. Баяртай.